Зя сайн байцгаана уу. Тэгэхээр та бүхэн анзаарсан бол ойрын үед Хятадаас Орос руу явж байгаа аялагчдын тоо эрс нэмэгдсэн. Тэр нь болохоор 12 сарын 1-ээс Хятадаас одоо Орос руу явж байгаа аялагчд визгүй болсон. Тэгээ виз бүрдүүлэх шаардлагагүй болсон. Тэгэхээр аялагчд эрс нэмэгдэж байгаа. Тэгээ тэрнээсээ болоод инээдтэй асуудлууд айгүй их гарч ирж байна. Тэр нь бас одоо дайнтай бас холбоотой байдаг бах. Дайн эдийн засагт нь маш их нөлөөлөд ер нь бол ихэнх хүмүүс нь бас ажилгүй болсон хүмүүс зөндөө байдаг гэж сонссон. Тэгээд бас ер нь бол тэгээд бас цагдаа нарын бас асуудал ер нь бүр дээр үеэсээ байсан баг. Би бичлэг кинонууд дээр айгүй харж ирсэн ингээд хүмүүсийг торгодог ч юм уу те. Тэгээд тэр асуудлаас болоод торгоод ингээд өөртөө ингээд цагдаа нар тэр одоо хагуул болгоод авдаг те. Тэр асуудлаас болоод саяхан Хятад бас нилээн юм боллоо. Нэг залуугийн бичлэг Хятад даяар явлаа. Тэр нь болохоор юу байсан бэ гэхээр нэг залуу Хятадаас аялах гээд Москва руу явсан. Тэгээд ах нь болохоор Москвад доктороор сурдаг. Тэгээд ах дээрээ очичоод 11 сарын 20 эднэр очичоод тэгээд 12 сарын 2-нд явах гээд тэгээд 12 сарын 1-ний өдөр шөнө орой байж захта ахтайгаа хамт баригдсан. Цагдаа нар болохоор барьчаад одоо ингээд чи оршин суух чи хаана ингээд оршин суухын болохоор ингээд ер нь бол Оросын ингээд буудлуудаар ч юм уу ингээд гаргаж өгдөг юм байна л да. Хэд хоног байх нь хамаагүй яадаг ч гэсэн тэгээд оршин суух ингэж гаргаж авч болдог. Тэгсэн чинь зөндөө олон очиж байгаа энэ хүмүүс Хятад хүмүүсээс болохоор тэрийг нь мэдэхгүй тэгээд оршин суухаа аваагүйгээс болоод айгүй их торгуулдаг асуудал гардаг гэж байна. Тэгээд тэр нь болохоор 5,000 рупий байдаг. Рубль байдаг. Тэгээд тэр залуу болохоор тэрийг мэддэг. Би одоо ингээд торгуулчаа тэгээд 5,000 байдаг үстэй би төлчихье гэдэг. Тэгсэн чинь тэнд өсө 2 цагтаа барих гэдсэн гинэ ахтай намд дөнгөтэй үгүй 30,000-ыг төлгээд гэсэн чинь юу яриад байгаа яаж 30,000-ыг төлдөг гэсэн чинь 30,000-ыг төлөхгүй бол бид нар чамааг одоо авч яваад цаг одоо шоронд хорноо гэдгсэн чинь нөгөө залуу жоох айсан. Тэгсэн чинь ах нь болохоор наадах хэдийнхаа үгийг битгий сонсоо юу яа 5,000-ыг л өгнө шүү. Илүү мөнгө битгий өг гэд. Тэгээд ер нь бол нөгөө манай залуу чинь ингээд тэр Хятад залуу болохоор ингээд баригдаад явчихж байгаа юм. Тэгэнгүүтээ цагдаагийн ингээд замаасаа ингээд яадаг чсэн тийм нэг дээр үеийн одоо ямар ч машин байсан. Том машин л байсан гэдэг байгаа. Тэгээ бүгдийг нь ингээд замаасаа ингээд хүмүүсийг аваад тэгээд бас нэг хэдэн Хятад хүмүүс оруулж ирсэн гэж байгаа. Тэр Хятад хүмүүс нь болохоор орж ирээд нөгөө залуу нь асуусан юм байна л да. Энэ та хэд яагаад ороод ирсэн гэсэн чинь бид нар мэдэхгүй харин яагаад баригдсанаа ч мэдэхгүй байна. Гэт ер нь бол оршин суухнаас болсон баг. Тэгээд та хэдээс хэдийг нэгсэн гэдгсэн чинь та 50,000-ыг гэдгсэн чинь өөх ямар ихийг нэгсэн гэд. Тэгээд ер нь бол тэр хятадуудын ярьж байгаа нь болохоор орос хүмүүс болохоор аялагч байвал за эдгээр мөнгөтэй гэд арай их одоо нэгтгэн байлээ шүү гэж ярьж илээ. Тэгээд тэд нар ингээд цагдаагийн газарт очиод очисон чинь нэг том дарга нь байжсэн. Тэгээд дарга нь байж хахад нь ах нь хүрээд ирсэн бас. Ах нь бас баригдаа хүрээд ирсэн. Та яагаад баригдаа хүрээд ирвэ гэсэн чинь тэр ах нь болохоор тийм доктор сурдаг угаасаа оршин суухтай. Тэгсэн чинь чиний оршин суух чи хуурамч байна гэж хэлээд намайг барьчлаа. Тэгээд ингээд одоо яадаг ч гэсэн шалгана гэдгсэн чинь нөгөө том цагдаа нь байж хахад нь ах нь очиод хоорондоо ярилцсан гинэ. Нөгөө ах нь болохоор доктороор сурж байгаа болохоор бас орос хэлээр бас баг сага ярьдаг бах. Тэгээд ярилцаад тэгсэн чинь нөгөө нэг ах нь болохоор ингээд жоохон бэлдууч Хятад хүмүүс жоохон бэлдууч байдэн шүү дээ. Тэгээд чи ямар гой залуу бай малуу бай гэл тэр цагдаагийн даргаыг нь жоохон ингээд юу аасан юм шиг ба магтсан юм шиг ба. Тэгсэн чинь цагдаагийн дарга нь инээж байгаа л да яг юу эхлээд тэр залууг ах нь орж ирэх байхад 15,000-ыг өгч гэсэн. Тэгсэн чинь нөгөө залуу нь 8,000-ыг өгч ил доо гэдгсэн чинь үгүй 15,000 гэдгсэн чинь ах нь ороод ирэнгүүт за яг 10,000-ыг өгч гэсэн. Тэгээд нөгөө ах トゥ хоёр чинь бит хоёр ингээд юу хоёлаа студент гэж сурагч л гэдээсэн гэсэн. Хоёлоо сурагч гэдсэн чинь орос хүмүүс одоо сурагч нараас айгүй бас за яах вэ оюутнууд угаасаа мөнгөхгүй гээд арай багыг авдаг юм байлээ гэд. Тэгээд тэр хоёр болохоор 8,000-гаа өгөөд тэгээ гарч ирсэн гэсэн. Тэгээд яадаг ч гэсэн ахыг нь болохоос гарахт нь ингээл гарнаас нь барайл за амжилт гэж баахан юм хэлсэн юм шиг байна. Тэгээд яадаг ч гэсэн тэр залуугийн ингээд бичлэг Хятаддаа очиод бичлэгээ ингээд айгүйх гаргасан. Тэгээд юу одоо Оросд ингэж юм бид нарыг ингээд хэл авах гээд ингээд торгох нэрийдлэр тэг ингээд илүү мөнгө авчих шүү, ийм болж шүү гэд тэр бичлэг нь нилээ явсан хүн болгон айгүйх ярьж илээ, интернетээр айгүйх шуугж илээ. Тэгээд бас нэг залуугийн бас бичлэг байсан. Тэр залуу нь болохоор ингээд хилээр орж ирээд тэгээд нөгөө тэн наацсан цонхон дээрээ тэн ингээ хоёр тал дээрээ ингээд уртлын цонхон хоёр цонхон дээрээ тэн наацсан байсан чинь Оросд болохоор Монгол ч гэсэн болдоггүй тэнийг ингээд тэн наацсан байгаад байгаа болохоор 30,000-аар торгоноо гэд
Тэгээд 30,000-ыг аавна гэдгсэн. Тэгсэн чинь нөгөө нэг одоо тэр хятад болохоор юу надад тийм их мөнгө байхгүй гэд дөнгөтэй юу аасан гэнэ албаар мөнгөө нууцсан байсан. Оросд ер нь юу ч болж магадгүй гэж бодоод мөнгөө нууцсан байжгаад нөгөө нэг төрөвч шиг юм гаргаж ирэнгүүтээ тэндээ болохоор хэдхэн мянган рубль хийцэн байсан гинэ. Тэнгүүтээ ингээ харуулад надад одоо энэ хэдхэн мянган рубль байна. Өөр ямар ч мөнгө алга одоо яах вэ? Би ч одоо ийм ядуу маягийн юм яриад тэгсэн чинь нөгөө цагдаа нар нь харангуйтаа нөгөө нэг дотор нь нэг 5-6 мянган рубль лээс юм уу хэд байсан 4-5 мянга байсан юм уу ядаж чийсэн хэдэн мянган л байсан юм шиг байна. Тэгээд харж байгаа за яв гэд. Тэгээд ядаж чийсэн тэгж гарлаа. Тэгтээ ингээд Оросууд бол аимшиг гараад байна. Ингээд торохгүй л ингээд үзээлээ нэтэр гээд бас ярьсан байлаа. Тэгтээ ер нь бол аялах гад ирж иж өөрсдөө бас тэд нар ингээд хууль дүрмийг ингээд судлаад явах хэрэгтэй. Ингээд бид нар ч гэсэн өөр газар очихдоо ингээд ямар хууль дүрмтэй, журамтай байдгийн байна. Тэрнийхэн дагуу явах хэрэгтэй. Бид нар за өөрсдийгөөрөө байгаад иж болохгүй. Тэр газар нь ямар хууль журамтай байна тэрийг нь л дагаж угаасаа амьдрын шүү дээ. Тэр хүмүүс бас тийм сонин бичлэг хийгээ оруулдаг нь бас буруу бах. Яг тэгэхээр тэр чинь угаасаа хууль дүрмийнхэн дагуу торгох нь угаасаа зөв. Тэгвэл их мөнгө аваад эсвэл илүү юу ааж байгаа нь болохоор бас буруу л да. Тэгээд ойрын үед болохоор эдийн засаг нь үнэхээр хэцүү байгаа Оросын хувьд. Тэгээд хятад сайтуудаар ер нь Орос руу одоо визгүй болсон ч гэсэн хэсэгтэй хүлээгээрээ ингээд дайн зогсохыг түр хүлээе. Тэгээд битгий одоо шууд яваарайч гэдэг юм уу. Тиймэрхүү мэдээлэл бас айгүйх явж илээ. Гэхдээ би бас өмнөх бичлэгнүүдээр оруулжсэн Монголын талаар ярихдаа ер нь нэлээд ингээд одоо муулсан маягийн, доромжилсан маягийн бас бичлэгнүүд оруулж ирсэн. Тэгэхэд ингээ хятад иймэрхүү ингээд асуудлууд гараад ингээд залж гин, юу ааж гин гэд тэгсэн мөртлөө доор нь ингээд комент хэсэгт нь нэг тийм амар муулаа доромжилсан юмнууд бол нэг байхгүй байгаа дэлээ. Тэгэхээр бас энэ хятадд бас л зөвөн шүү. Бас нэг тийм том орны одоо ингээд жоохон баян том орны одоо юуны өөдөөс бас нэг тийм юу хэлж чадахгүй байгаа юм бас. Тэгэхээр бид нар бас өөрсдөө ингээ хүчрэхэг болох хэрэгтэй. Тэгээд би бас өөрөө боддгийн манай үеийн залуучууд ер нь 10 жилийн дотор бас Монголыгоо ер нь нэлээ өөрчлөх байх гэж боддгийн. Одоо мэдлэгтэй залуучууд зөндөө их болцсон байна. Тэгээд олон улсад нөлөөлөхөөр тийм том хэмжээний улс болтлоо бүгдээрээ хөгжүүлцгээе баярлалаа.